маань өөрөө Америкийн нэгдсэн улсаас гадна одоо дэлхийд даяар ажиллаж байгаа маш олон компаниудад нээлттэй байдаг ийм шагнал. Тэгээ ерөнхийдөө бол глобал түвшний гэх юм уу одоо дэлхийн хэмжээний том компаниуд оролцдог ийм шагнал байгаа. Тэгээд 1999 оноос хойш жил бүр одоо Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа төрийн департаментын шагналыг шалгаруулж алдуулдаг. Тэгэхээр нийтдээ энэ 2014 оны хувьд 39 компанийн шагналд өрсөлдсөн. Тэгээд финанс буюу одоо эцсийн шатнд 9 компанийг шалгаруулж үлдээсэн. Тэр 9 компани дотор бол одоо Coca-Cola компани, Chevron, за тэгээд бусад одоо том корпорациуд байсан. Тэгээд Wagner Ads компани бол энэ 9-өөс шалгарсан одоо шилтгэн шилдэг 3 компани нэг байсан. Монгол улсыг бол Америкийн нэгдсэн улс бол одоо регуляцийн зөвшөөрч одоо маш өндөр одоо үнэлж ингэж байдгийн одоо тод жишээ ингэж харагдаж байна гэж бодож байсан. Тэгэхээр та бүхэнд ч гэсэн сая бас мөн тийм бахархал төрсөн баха гэж бодож байна. За хоёр дахь өдөр бол би энэ шагналыг ер нь бол ноён фоторт хавтуулаад өгсөн байгаа. Тэгээ одоо дахиад буцаагаад өгье. Keep it this time. За одоо харин аваад тэгээд өөртөө үлдээж болно.